За сайн байцгаана уу? Жимагийн хүндэт гишүүд минь өнөр жаргал нь өнөөдөр мультисэн самплын тухай одоо та бүхэнд хэрэгтэй гарын авлагыг одоо PPT-гээр мөн хүргэхийг хичээлээ. Тэгэхээр өнөөдөр Жема маань Солонгостой төдийгүй дэлхийн маш олон улсуудад маш хүчтэй өсөж байна. Яг одоо өнөөдөр манад байгаа гишүүд бол хангалттай бол харж байгаа. Тэгээд өнөөдөр мультисэн сампл бол үнэхээр миний хувьд ч гэсэн компанид орж ирээд нүүрнийхээ асуудлыг нэлээд гоё цэгцэлж чадсан, шийдэж чадсан бүтээгдэхүүн, миний хайртай бүтээгдэхүүн байдаг. Тэгээд энэ хайртай бүтээгдэхүүн талаар одоо та бүхэнд танилцуулж видео бичлэг оруулаад та бүхэн цаашдаа сургалтандаа ашиглахад нь хэрэг байх болов уу гэж энийг бэлтлээ. Тэгээд за мультисэн самплын хувьд болохоор одоо бүх за Gem дотор орж ирээд Gemokin Multisense, Gemokin Apple гэдэг нэрээр бол биднэрт хүрж байгаа. Энд маань ямар онцлогтой байдаг вэ гэхээр Multisense дотор skin бид нүүр арьс ажиллагаандаа өөр тохиолдолд бол 4-5 янзын зүйлийг нүүрэндээ түрхдэг бидний хувьд өдөр бүр skin одоо lotion, essence тэгээд тэжээлийн тос тэгээд хамгийн эцэст нь нүдний тос eye cream бид нэр түрхэж өгөө тухайн өдрийн одоо өглөө гарахаасаа өмнө бидний нүрийн арчилгаанд хийдэг бол арчилгаа тийм байдаг. Мөн орой унтахтаа ч гэсэндээ нүрээ маш сайхан цэвэрлчихэд яг энэ дараалалаар бид нар нүүрэндээ түрхдэг. За миний хувьд ч гэсэндээ яг энэ дараалалаар хийдэг байгаад Gemad ороод Gemaтай танилцсны дараагаар Multisense-ийг хэрэглэж эхэлснээс хойш ер нь их харьцангуй амар болсон л доо. Бидний хамгийн чухал зүйл нь арьс арчилгаагаа маш сайн хийх хэрэгтэй байдаг. Арьсын цэвэрлэгийг бид нар маш сайн хийх ёстой гэдэг юм байна. Маш сайн цэвэрлж чадсан л таар дээр нь Multisense-ийг одоо шүршэл болоо. Ер нь бол цацаал болоо. Тэгэхээр манай Multisense-ийн хувьд эдгээр 5 дараалал, эдгээр их одоо дараалсан арчилгааны асуудлыг бүгдийг нь нэг дор шийдэж өгснөөрөө биднэрт одоо маш ололттой тал гэж хэлж болох юм. Яагаад гэвэл одоо үнэхээр busy mom буюу бүх хүмүүс их завгүй болсон. Аль болох хурдан гяс зохион байгуулалтаар гяс дуусгах боломжтой зүйлийг хүмүүс их эрэл хийлдэг болсон. Их минималист гэдэг сэтгэлгээний талаар сүлүүд хүн болгон л ярьдаг болсон. Тэгвэл магадгүй тэр нэг бидний арчилгаандаа хийж болох минималист маань одоо бидний Multisense байх бүрэн боломжтой гэж бол би хувьдаа үздэг. За тэгвэл Multisense маань өнөөдөр юугаараа онцлог вэ? Энэ бүтээгдэхүүнд орсон зүйл маань юу байдаг вэ? Талаар одоо дэлгэрэнгүй та бүхэнд хүргэе л да. Нэгдүгээрт манай Multisense болохоор ер нь гоо сайхны бүтээгдэхүүнд ингэдэг юм байна. Тухайн гоо сайхны бүтээгдэхүүнд хийхэд нэрмэл ус гэдэг зүйлийг ашигладаг юм байна л да. Тэгвэл манай Multisense-д ясан нэрмэл усны оронд цэцгийн хандыг, цэцгийн шүүсийг ашигласнараа энэ онцлог байдаг. Цэцгийн шүүсийг ашигласан. За тэгвэл энд Camellia гэж цэцгийн одоо шүүсийг ашигласан байх нэ. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүн миний хувьд бол гоо сайхны мэрэгжилтэй биш, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тийм талын хүн биш. Гэхдээ бид нэр энэ компани нэгэнт ороод бид нар маш олон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. За бид нар өөрсдөө хэрэгжилж үздэг. Тэгвэл бидний хэрэгжилж үзэж байгаа зүйл судалгаан дээр үндэслэлсэн тухайн зүйл нь ямар мөн чанартай, ямар онцлогтойг бид нар гүнзгий өөрөө судалж мэдсэн байх нь бидний одоо хийх ёстой ажлуудаа нэг нь болдог. За тийм ч учраас миний хувьд бол энэ бүтээгдэхүүн болгоно ямар ч байсан одоо судалгаан дээр нь үндэслэлтэйгээр одоо бүх гишүүдтэй, хэрэглэгчтэй хүргэх одоо
зоригтой байдаг. Анх эхэлснээсээ эхлээд байнга тийм одоо чиг шугамыг барьж ирсэн. Тэгэхээр үндэслэлтэй тайлбар гэдэг бол тэ хэний ч өмнө нүур бардам байх одоо бидний нэг зэвсэг гэх юм уу гэж болно. За тэгэхээр гоо саны бүтээгдэхүүндээ одоо яг нэрмэл усын талаараа ихэнхдээ нэрмэл ус гэдэг зүйлийг ихэнхдээ маш сайн ариутгасан усыг ашигладаг юм байна л та. Тэгвэл сүүлийн үед гоо саны бүтээгдэхүүнүүдэд ясан одоо ийм нэрмэл ус биш байгалийн цэцгэний шүүс байгалийн тодтолтой зүйлийг ашиглахыг хичээж эхэлсэн одоо байдгийм байна. За үүний одоо жишээ нь бол энэ одоо хэд хэдэн гоо сайхны брэндүүдийг би энд жишээ татаж оруулсан байгаа. За энд маань хамгийн ихэнд нөгөө тэр Aven гэд тий. За энэ бол нэлээд алдартай гоо сайхны компани байдаг. За энэ гоо сайхны компани маань нэрмэл усны оронд халуун аршааныг ашигладаг юм байна. Тий. Ариутгах усны оронд. За дараагийнх нь тэр Тун Би гээд энэ Солонгос гоо сайхны брэнд л дээ. За энэ Тун Би гээд Солонгос гоо сайхны брэнд маань нэрмэл усны оронд улаан хүн орхиодын хандыг ашигласан байт юм байна. За тэгвэл энэ дараа Lyricos гээд бас л их олон хүмүүс энийг мэддэг нэлээд алдартай брэнд байгаа. За энэ брэнд маань нэрмэл усны оронд далайн гүний усыг ашигладагаараа онцлогтой байт юм байна. Тэ сонирхолтой баз. За тэгвэл энэ Desem гээд энэ одоо гоо сайхны нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани маань нэрмэл усны оронд Harakeke гэж одоо ургамлын шүүсийг ашигладаг байх нэ. За тэр үүнээс гадна маш олон тэ компаниуд гоо сайхныхаа бүтээгдэхүүнд одоо цэвэр усны оронд одоо нэрмэл усны оронд янз янзын байгалийн зүйлийг ашигладаг компаниуд зөндөө болсон байт юм байна. Тэгвэл манай GMO-ийн одоо Queen Multisense, Queen Ampoule маань одоо Camellia гэж цэцгийн шүүсийг ашигладагаараа манайх одоо онцлогтой байгаа. За тэгвэл Camellia гэж цэцэг маань ямар цэцэг вэ гэхээр хүйтэн өглөөр цэцгэлдэг, гайхалтай өнгөтэй, гайхалтай үнэрийг өөрөөсөө ялгаруулдаг. Тэ хүйтэн цэцгэлээд хүйтэнд ингэ дэлгэрчин гэдэг бол асар өндөр амьдрах чадвартай гэж үздэг юм байна л да. Одоо аливаа зүйлийг даван тулах чадвар асар өндөртэй ийм цэцэг байдаг юм байна. За энэ цэцэг маань өөрөө тосны хүчлийг маш ихээр агуулдаг. Тэ. За тосны хүчил их орсон байхаараа арсыг тайвшруулах үйлчилгээтэй, мөн чигшүүлэх чадвар асар өндөртэй байдаг гэж үздэг юм байна. Мөн энэ цэцэг маань арсыг залуужуулах, гүн чигшүүлэх, за арсын холбоосыг чангалах одоо үйлчилгээтэй дээр нэмээд арсын нүхнээс тос ялгаруулахыг багасгадаг юм байна. Тэ мөн өрөвсөл дарах чадвартай, нянгуйжуулах чадвартай ийм цэцэг байдаг байх нэ. Тэгэхээр энэ цэцэгний онцлог бол одоо ийм байдаг бахан. Тэгвэл энэ цэцгийн одоо үйлчилгээ Multisense Ampoule бас тэр чигээр орсон байдаг гэж үздэг байхна. Үүний дараа ер нь одоо энэ гоо сайхны бүтээгдэхүүн бид нэр BB крем юм уу нарны тосыг нүүрэндээ түрхэхээр тэгээ наранд гарахаар арсны одоо уруулд орох байдлыг хамгаалдаг гэж үздэг. Тэ яг үүнтэй адилхан Multisense Ampoule-ыг хэрэглэснээр нарны тосны үйлчилгээ яг одоо явагдаж гэж үздэг. Арсыг маш сайн хамгаалж өгдөг чадвартай энэ Multisense Ampoule маань. За одоо аливаа зүйлд муутахаас сэргийлсэн тэгээ удаан хугацаанд хадлах зорилттой муутахаас сэргийлсэн одоо Солонгосоор бол памбужи гэж зүйлээр тэгээ Монголд бол одоо яг эсэлтэлтийн эсрэг бодис хийдэг бол энэ өөрөө байгалийн эсэлтэлтийн эсрэг бодисын Multisense Ampoule-д орсон байна гэж үзэж болно. Тэ өөр тусгай бодис биш зөвхөн байгалийн ургамлыг ашиглаад эдгээр одоо хамгаалах чадвар бол асар өндөр байдаг. За мөн энэ хамгаалах чадварыг буюу одоо энэ эсэлтэлтэнд орохоос өрсөн сэргийлэх чадвартай бүтээгдэхүүн ургамлууд их байдаг юм байна л да. Тэдгээрийг хүртэл манай Multisense өөртөө бол шингээж чадсан байдаг. За эдгээр нь энэ hexandiol гэж байгаа тийм энэ hexandiol гэдэг энэ зүйл маань өөрөө одоо эсэлтэлтэнд орохоос өрсөлдсөн сэргийлдэг
одоо бодис гэж үзэх юм байна л да. Энэ гоо сайхны бүтээгдэхүүн дотор асар ихээр байдаг. За энэ зүйл маань өөрөө яадаг гэхээр дангаараа тэгээ арсны чиг аллалтыг багасгаад чигшүүлэх чадвар асар өндөртэй байдаг. Дээр нэмээд нэн эсрэг үс чадвар болон ясан одоо нөгөө яриад байгаа эсвэлтээс урьдчилан сэргийлэх чадвартай байдаг юм байна л да. Тэгвэл Gemukin Multisense Ampoule маань ясан одоо улаан чинжууны ох, солонгос яргуу цэцгийн ох, гинко ургамлын ох зэргийг одоо өөртөө агуулснаар одоо байгалийн памбужи буюу байгалийн эсвэлтэлтийн эсрэг одоо арга хэмжээг өөртөө авсан байж чаддаг байх нэ. За тэгэхээр бид нэр эдгээрийг бас те мэдээд авахд илүүдэхгүй. За үүний дараа нь одоо манай Multisense Ampoule-ыг хэрэглэснээр үнэхээр арс нь маш гоё цайрдаг. Дээр нэмээд одоо сэвхтэй хүмүүсийн сэвх нь маш хурдан одоо хийм болдог. За үрчлээд жижиг ялгсан үрчлээнүүд бол этанол зүгээр болчдөг тий. Маш гүн үрчлээнүүд бол тогтвортой хэрэглэсэн дараагаар 1-2 сарын дараа бол үнэхээр гайхалтай үр дүнг үзэж чаддаг. За тэгэхээр үүнийг ярьж эхэлснээсээ дээр нэмээд уртад Multisense Ampoule-ыг яг хосоор нь ер нь бол энэ 20 хоног орчим хэрэглэх боломжтой хэмжээ байдаг л да. Миний хувьд өөрөө хэрэглэж үзсэн үний хувьд. Тэгвэл та гайхалтай үр дүнгийг мэдмээр байна. Тэ гэвэл 7 хоногт энийг хосоор нь дуусгах хэрэгтэй. Тэ маш сайн цацах хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэгж чадах юм бол одоо ер нь бол гоо сайхны татах хагалгаанд арсыг дунд татах хагалгаа гэж байдаг юм байна л да. Тэр хагалгаанд орсонтой адил одоо үр дүнг мэдэх боломжтой гэж үздэг байгаа. Үнэхээр ч энэний гайхамшиг мэдсэн хүмүүсийн хувьд асар олон миний нүдэн дээрээ энийг хэрэглээд өөрчлөлтөнд орсон маш олон хүмүүс байдаг. За. Тэгээ энэ олон хүмүүсийн хэрэглээний үр дүн байхаар яах нь өнөр жаргалын үгэнд маш хүчтэй, итгэлтэй, бүтээгдэхүүндээ асар тэ итгэлтэй хүний яриа байгаа учраас магадгүй миний яриа маш хүчтэй бусадад хүрдэг байх. Мэдээж энэ бол өөрийнхөө бие сэтгэлээрээ мэдэрсэн хүний яриа бол тийм хүчтэй байхаас өөр аргагүй. Худлаа юм зөхөж яриаггүй учраас тий. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнд маань дээр нөшөө юу орсон байдаг гэхээр одоо хүнс бүтээгдэхүүнд хяналт тавьдаг төвөөстэй. За энэ niacinamide гэж одоо бүтээгдэхүүн орсон байна л да. За niacinamide маань өөрөө яадаг вэ гэхээр арсыг цайруулах үйлчилгээтэй байдаг юм байна. Арс цайруулах үйлчилгээтэй бодис гэсэн үг. За арс цайруулах үйлчилгээтэй энэ бодис маань одоо тухайн бүтээгдэхүүн дэх хэмжээгээр орсон байхаар арс цайруулах үйлчилгээ нь асар одоо өндөр явагддаг гэсэн үг. За арс цайруулах үйлчилгээ бүтээгдэхүүн маань нөө янз бүрийн халуун орчин юм уу гэрэл нь гарахаар жоохон уруулд орох гэдэг юм байна л да. Тэгвэл энэ маань ямар ч тийм одоо уруулд орохгүйгээр өдөрч шүнч те нар салхинд явсан ч өөрчлөлтөнд орохгүй хүний арсыг хамгаалж өгдөг. Уруулд орохгүйгээр чадaltaй байх нэ. Мөн одоо усанд шингэх чадвартай витамин B-ийн орц байдаг болохоор ясан арсны одоо өнгө өөрчлөгдөхөөс өрсөн сэргийлдэг байх нь. За бид нөгөө нар салхинд явхаар ингээл нүр амархан борлоод харалдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр Multisense Ampoule-ээр байнга түрхэж өгöd хамгаалж өгөх юм бол за нар салхинаас одоо хамгаалж өгөж таны арс борлохоос бол өрсөн сэргийлнэ гэсэн үг байна. За тэр ард хэсэгт байгаа буюу дараагийн хэсэгт байгаа энэ adenosine гэж одоо зүйл байна. За энэ бодис маань яадаг вэ гэхээр арсны одоо EDC-ийн нөхөн төлжилтийг тэ маш хурдсгаад хөгшрөлтийн явцыг удаашруулад мөн өршлөг тэнэлгэх одоо чадaltaй бодис бол энэ adenosine гэж үздэг юм байна л да. Тэгэхээр энэ байснараа ядарч сулдсан арсанд одоо эрч хүчийг нэмэгдүүлдэг тий. Одоо нөхөн төлжих чадвар нь удаашрсан эсэнд нөхөн төлжих чадварыг нь нэмэгдүүлдэг байх нь. За тэгэхээр энэ хоёр зүйл байснараа арсыг цайруулдаг, мөн арсны өрчлөгээд тэнэлэгдэг одоо чадaltaй гэж үздэг байх нь. За тэгвэл үүний ар дээр нь
манай одоо мультисенс амбал маань ахин нэг зүйл одоо байдаг. Энэ нь юу вэ гэхээр 100% байгалийн гаралтай. Гайхалтайгаас энэ өөрөө гайхалтай үнэлэмжлэлтэй. Өнөөдөр миний мэдх юм бол Солонгосын Huawei гэж одоо app байдаг. За тэр Huawei гэж app дээр яадаг вэ гэхээр юу одоо тухайн бүтээгдэхүүн, гоо сахны бүтээгдэхүүний орц найрлага ямар байдалтай, хүний биед хортой тэ зүйл юу орсон байгаа бүгдийг нь одоо нэг бүрчлэн найрлагыг нь гаргаж ирдэг бүтээгдэхүүний хэсэг байдаг юм л да. Тэр Huawei дээр ч гэсэндээ манай мультисенс маань ампул маань ороод яасан 100% байгалийн гаралтайгаар хүний биед хортой нэг ч зүйл тэмдэглэгдэггүйгээрээ яасан онцлог байдаг. За энэ AWG гэдэг нь за гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр бол зэрэглэл тогтоодог одоо олон улсын одоо стандарт гэж хэлж болно байдаг. За AWG-ийн одоо ногоон зэрэглэлд багтсан гэдгээрээ манай гоо сайхны бүтээгдэхүүн маань 100% байгалийн гаралтай байх нэ мультисенс ампул маань. Тэгэхээр өсвөр насныхан ч гэсэндээ үнийг хэрэглэхээр одоо асуудалгүй те эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүмүүс энийг хэрэглэхэд бол ямар ч аюулгүй гэж үздэг. За одоо Солонгос спонсорууд маань үнийг бариад одоо сургалт хийж байхдаа шууд нөрлүүгээ амруугаа хүртэл цацаад те энэ ямар ч асуудалгүй 100% байгалах эцэн ч болно гэд одоо сургалтаа хийжсэн одоо Солонгос лидерүүдийг хүртэл би нүдэрээ харж байсан. За энэ хэмжээгээр энэ бүтээгдэхүүн маань үнэхээр гайхалтай 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн байх нэ. За тэгэхээр манай бүтээгдэхүүнд бол мөн 50 гэдэг зүйл тэ орсон байдгаараа мөн одоо давуу байдаг. За 50-ны төрөл дотор ер нь гоо сайхны бүтээгдэхүүнүүд бүгдээрээ л 50 гэж ярьдаг. Зөвхөн 50-гээр гарч ирсэн одоо маскнууд ч гэсэндээ байдаг л да. Тэгвэл одоо 50-д нь өөрөө дотроо маш олон төрөл байдаг юм байна. За тэр олон төрлүүд дотроос манай одоо Gem-Move Multisense маань те за Palmitoyl Penta 50 за Palmitoyl Penta 50-д орсон дээр нэмээд за Acetyl Hexa 50 гэдэг энэ хоёр 50-д маань орсон байдаг. За энэ хоёр 50-д маань өөрөө яадаг вэ гэхээр за Palmitoyl Penta 50-д нь болохоор тэ арсны үйл ажиллагаа нөхөн төлжүүлнэ. За хөгшрөлтөөс үүссэн үрчлээг тэнэлгэх асар өндөр чадaltaй байдаг байх нь байна. За мөн үрчлээ үүсгэхээс урьсан сэргийлэх чадвартай байдаг байх нь. За үүний дар дээр нь байнга арсыг чигээр хангаж өгөөд хураасгаас урьдчилан сэргийлдэг чадaltaй байдаг юм байна. За тэгвэл тэр Acetyl Hexa 50-д нь болохоор яадаг вэ гэхээр за арсыг одоо чангалаад эрч хүчтэйгээр харагдуулаад мөн гэрэлтүүлж харагдуулдаг. Хүний ингээ булчин чангарна гэдэг ойлголт байдаг шүү дээ тий. Булчин чангарсан тохиолдолд тухайн булчин чангарсаас ингээ өвддөг. За хуян хөөрөгч нь бас нэг төрлийн булчин чангарах явц байгаад байгаа байхгүй юу? Стресстэй булчин чангарсан. Тэгвэл нүүрний хэсгийн одоо булчин ч гэсэндээ нөө чангарна тий. Чангарсан тохиолдолд тэр чангарсан булчинг суллаж өгч тайвшруулах үйлчилгээтэй одоо 50-д бол энэ Acetyl Hexa 50 гэж үздэг юм байна. За тэгэхээр булчин тайвшруулж өгөөд суллаад яах нь бидний арсыг жигд чангалах үйлчилгээ бол манай одоо мультисенс ампулд үгээр харагддаг байх нь байна. За үүн дээр нэмээд сая 50-ийн 2 50-ийн тухай ярьчлаа штэ. За манай тэгэхээр эдгээр зүйл нь дандаа мультисенс ампулын онцлогуд энэ дотор байгаа найрлагын тэ онцлогуудыг одоо байнга дурдаад явж ин гэсэн үг. За үүн дээр нэмээд 50-ийн комплекс буюу өсөлтийн эс гэдэг зүйл манай одоо мультисенс ампулд орсон байдаг. За энэ өсөлтийн эс маань өөрөө яадаг гэхээр тухайн бүтээгдэхүүний арсанд нэвчих чадварыг нэмэгдүүлж өгсөн өсөлтийн эсэнд орсон байт юм байна л да. За
зүгээр жирийн тэ native growth factors гэдэг одоо хүний арьсанд байдаг жирийн нэг өсөлтийн эс бол тэ за би энэ дараагийн зургийг харуулчих. Одоо яг энэ зурган дээр миний ярьж байгаа ойлгомжтой болно. Жирийн өсөлтийн эсийг харах юм бол native growth factors гэдгийг жирийн өсөлтийн эс гэж одоо орчуулад байна л та. Жирийн өсөлтийн эс маань хүний арьсны давхар дээр ирээд нэвчих чадвар тий. Хүний арьсны одоо давхар маш олон давхар байгаагаас хамгийн ихний хэсэг дээр ирээд цаашаа нэвчиж орч чаддаг юм байна. Хоёр дахь хэсэг рүүгээ тий. Тэгвэл энэ зурган дээр илүү тод байгааз. Тэгвэл манай одоо GMO multisense дотор юу орсон бэ гэхээр жирийн өсөлтийн эсийн илүү арьсны гүн рүү нэвчих одоо зориулттай endothelial growth factors гэдэг за арьсны гүн рүү нэвчих чадвартай өсөлтийн эсийг нэмж хийснээрээ энэ өөрөө одоо патент эзэмшсэн байдгийг патент авсан байдаг гэсэн. Тэгэхээр multisense sample үнэхээр арьсны гүн рүү маш богино хугацаанд нэвчиж өгөө биднэрт маш хурдан үр дүнг харуулдаг байхгүй юу? Маш хурдан үр дүнгээ харуулж байгаа энэ чадамж нь ясан арьсны гүн рүү маш сайн нэвчиж өгөөд арьсны гүнээс гадаргаас зэрэг чангалж өгдөг үйлчилгээ бол multisense sample явагддаг байх нэ. Тэгэхээр энэ нь яах нь endothelial growth factors буюу одоо ахин арьсны гүн нэвчих чадвартай өсөлтийн эсийг нэмэгдүүлж хийснээрээ одоо манай multisense sample-ийн нэг онцлог байдаг бахна тий. Тэгээ энэ маань өөрөө арьсыг одоо lifting гэж ярьдаг. Арьсыг чангалж өгөөд өргөж өгдөг чадвар нь одоо энд оршдог бахна. За тэгэхээр endothelial growth factors гэдэг зүйл маань энийг хэлээд байгаа юм. Тэгээ энэ endothelial growth factors маань одоо нэмж хийсэн те энэ одоо нэмэлт эс маань endothelial growth factors маань жирийн өсөлтийн эсийг бодвол 5-аас 10 дахин 14 дахин өндөр ясан нэвчих чадвартай байдаг юм байна те. За энэ зурган дээр бол саяных ингээ ойлгомжтой сайн харах юм бол жирийн өсөлтийн эс арьсны гүн рүү нүчиж орж чадахгүй байхад ясан endothelial growth маань арьсны гүн рүү нэвчиж ороод арьсны гүнээс гадаргаас зэрэг татаж өгдөг үйлчилгээг одоо явуулдаг байх нэ. За тэгээ энэ одоо сая өсөлтийн эсийн маань тэгээ тусгай одоо патент эзэмшдэг гэлээ шүү дээ. Энэ тусгай патент эзэмшдэг одоо албан бичих нь одоо энд байна. Тэгээ 정장 гэд солонгос дээр англи дээр тайлбарлаж өгсөн энэ албан ёсны бичих нь бол энд байна. За тэгээд GMO Queen multisense маань тэ өрчлөөг тэнэглэн арьсыг чангална, арьсыг амьд харагдуулна, тэгээ арьсыг цайруулна, арьсыг чигшүүлнэ гэсэн юм одоо чадaltaй 5 чадaltaй бүтээгдэхүүн байдаг. За Queen multisense essence маань одоо skin lozense тэ essence бүгд нэг дор орсон цацхад л болдог. За мөн арьсны pH буюу арьсны шүлтлэгтэй ижил хэмжээний эмчилгээний pH одоо 5.5 орсноороо арьсанд одоо ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг байна. Мөн одоо бид нэр GMO Queen multisense-ийг хэрэглэхдээ өглөө оройдоо нүрээ маш сайн цэвэрлэж угаасны дараагаар нүрийнхээ бүх хэсэг цацсан шингээгээд за ахин цацаж шингээсэн дараа ахин нэг удаа цацаж шингээгээд 2-3 удаа давтамжтайгаар цацхыг зөвлөдөг. Тэгээд энэ дээр бас цацхтаа юуг анхаарах вэ гэхээр нүрийнхээ хамгийн түрүүнд үс одоо хуух байгаа хэсэг тийм үү? Нүрийнхээ зах хэсгээр төрүүлж цацаж өгөөд сүүлд нь одоо нүрийнхээ гол хэсэг рүү шүршүүлэх зүгээр гэж зөвлөдөг. Яагаад гэхээр хүний одоо зөвхөн нүрийнхээ гол хэсэг рүү цацах юм бол яг гол хэсгээс нь чангалж өгөөд нүдийг ойртуулах ингээ энэ хэсэг дээр хуниралдуулах одоо магадлал өндөр гэж үздэг юм байна л да. Тийм учраас одоо хүний нөгөө
лимп гэж байдаг те. Лимпний хэсгийг маш сайн сэргээж өгч тэр хэсэг рүү төрүүлж цацаад хуух байгаа арьсны үс одоо арьсан хэсгээр төрүүлж цацаж өгөөд эндээс уусаа арьс чангалах үйл ажиллагаа явагддаг юм байна л да. Хуухны одоо энэ хэсгээс. Тэгэхээр бид нэр нүүрийнхаа зах хэсгээр төрүүлж цацаж өгөөд хамгийн сүүлд нүүрийнхаа гол төв хэсэг рүү одоо нүдэн анжаагаа цацаж өгөөрэй. Тэгээд 2-3 удаа те шингээгээд 1 удаа, шингээгээд 1 удаа, 2-3 удаагийн татамжтай бид нар бол цацах хэрэгтэй байд юм байна. За одоо чигийг маш сайн барьдаг учраас бид нэр нүрэ буцсныхаа дараа ч гэсэн мист байдлаар бид нар мультисенсийг бол цацдаг. Та нүрэ будаад өдөрт ер нь 3-4 удаа мартахгүйгээр байнга авч яваад нүрэ цацаж өгөх юм бол таны нүрний одоо маш сайн хамгаалж өгнө тий. За наранд явсан ч боорлуулахгүй дээр нэмээд одоо чигээр байнга хангаж өгөөд гэрэлтүүлсэн толгор одоо харагдуулдаг байгаа. За тэгвэл манай амфилийн хувьд болохоор за өршлөө тэнэлгэн арьсыг чангалан цайруулна, чигшүүлнэ. Дээр нэмээд арьсыг тайвшруулдаг ийм одоо чадaltaй байгаа. Gemoquin амфилийн хувьд. За Gemoquin амфил маань за яг адилхан одоо 50-д болон өсөлтийн хэсэг дээр орсон байдаг. За Gemoquin амфилыг одоо төрхсөн даруйд маш хурдан шингэх чадвартай. За амфил болон маск нэг дор байгаа гэж үздэг. За мультисенстай яг адилхан арьсны pH-тэй адилхан хэмжээний эмчилгээний зориултыг pH 5.5-ыг өөртөө агуулсан байдаг учраас арьсанд сөрөг нөлөөгүй. За өглөө оройдоо бид нар мультисенсийг цацсаад мультисенс шингэсний дараагаар амфилыг төрхөж өгөх хэрэгтэй. За амфил маань нөө гелэн чанартай тий төрхсний тараагаар ер нь бол одоо маш удаан чийг барьж өгөх дээр нэмээд маш чангалж өгөх зорилттой зүйл бол амфил байдаг. Тэгэхээр та өвчлөөгээ тэнэлгэн гэвэл заавал амфилыг давхар маш сайн хэрэгжилж өгөх хэрэгтэй байгаа. За тэгвэл тий илүү их 50-д болон илүү их өсөлтөөс орсон хэсэг бол манай амфил байдаг. За одоо энэ дээр ингээ харах юм бол яг адилхан 50-д орсон, яг адилхан өсөлтөөс орсон гэж түрүүн хэлсэн тийм үү. Тэгвэл өсөлтийн эс нь мультисенсийг бодвол 50 ppm-ээр илүү орсон. 50-д бодвол 1000 ppm-ээр илүү орсон байдаг байна. Тийм учраас та арьсаа цайруулна, арьсныхаа өвчлөөг тэнэлгэн, ер нь өрчлөөг тэнэлгэн гэж их зориултаа хэрэгжилж байгаа бол та мультисенсийг хэрэглэснийхаа дараа заавал амфилыг төрхөж өгөх хэрэгтэй. Дарааллыг бол хэллээ шүү дээ. Эхлээд мультисенсийг хэрэглээд дараа нь амфилаа хэрэглэнэ. Амфилыг төрүүлж хэрэглэж огт болохгүй. Амфилыг төрүүлж хэрэглэсэн тохиолдолд яах нь вэ? Шууд маш их татах үйлчлэгийг арьсандаа авч шууд амфилыг хэрэглэсэн тохиолдолд хорсон, халуун оргин, тэгээ шууд юмд хуурах магадлалтай байдаг. Тэгэхээр хэрэглээний дарааллыг асар сайн өөрөөс мэдэж авсныхаа дараагаар бусдад зөвлөхийг одоо хүсье. Тэгээд амфил дээр нэмэх нь маск тий маш өндөр үр дүнг бол бид нар эндээс үзэх боломжтой. За Gemoquin мультисенс амфилийн хувьд бол одоо тий нано технологиг ашигласан байдаг. За тусгаалan одоо бэлдэж оруулсан мультисенс амфил дээр юу нэмдэг вэ гэхээр яасан нано технологиор дамжид маш жижигхэн хэмжээгээр буталж өгдөг тийм нано технологи гаргасан технологиор одоо дамжигдаг гэсэн үг. За энэ жижигхэн хэмжээгээр буталж авдаг одоо нано технологийн аргаар дамжсны дараагаар одоо манай мультисенс амфил маань маш хурдан ясан арьсны гүнз чингэх чадвартай болд юм байна. За дээр нэмээд хадгалалтын байдал ч гэсэндээ одоо удаан болж өгдөг гэсэн үг юм байна л да. Одоо энэ зурган дээр та бүхэн харах юм бол нано технологиор дамжихаа өмнөх мультисенс амфилын ерөнхий байдал нь том ширхэгтэй харагдаж байгааз тэгвэл нано технологиор дамжсны дараагаар ясан нөгөө нэг том бөмбөлөгтэй юм маань жижигхэн
болоод харагдчихээн. Тэ энэ бол одоо мультисенс амлалтын нано технологиг ашигласан одоо байдал нь байдаг бахнэ. За тэгээд мультисенсыг та одоо хэрэглэх юм бол одоо 100% байгалийн гаралтай ногоон зэрэглэлд тэ EWG-ийн ногоон зэрэглэл багтснараа одоо гайхалтай байдаг. За чадамжийн хувьд одоо гарч ирж байгаа үйлчлэгээний хувьд тэ үнэхээр өндөр нэгдүгээр зэрэглэн гэж болохоор үйлчлэгээг биднэрт үзүүлдэг. За үн ч гэсэндээ аз жаргалын үн. Өнөөдөр бодод үзэл та ижил төстэй компаниуд дундаас ер нь хүмүүс үн дагаа чанар гэдэг үг явдаг. Тэ 200 мянга 300 мянган вооны үнэтэй гоо сайхны бүтээтгүн манай монголчгаараа 700 мянга 800 мянга сая гаруй бүтээтгүний үнэтэй гоо сайхны бүтээтгүнийг авч хэрэглээд нүүрэнд нь тэ ямар ч өөрчлөлт өгөхгүй хүмүүс зөндөө байдаг. Тэгвэл манай Genuine Multisense Ample-ийн хувьд яадаг гэхээр манай компани энэ маань өөр газар 3 дахин илүү үнэтэй үнээр зарагдаж байсан бүтээгдэхүүн байхгүй юу? Зөвхөн Multisense гэхэд дангаараа 180-аас 200 мянган воноор зарагддаг байсан бүтээгдэхүүн манай компанид орж ирээд Genuine Multisense, Genuine Ample гэдэг нэрээр орж ирээд яасан хэрэглэгчид өрөх хүрэх үн маань 60 мянган вон. Үнэхээр 3 дахин хямд үнээр борлуулагддаг. Тэгэхээр үүний нэг давуу тал нь би үргэлж чадвал сургууль болгондоо хэлдэг зүйл маань юу вэ гэхээр манай компани мультионосыг өөрөө үйлдвэрлэдэг. Дээр нэмээд өөр Эрдэнэ сарын зан хачуулгын уурхайтай. Үүнийг ашиглаад маш олон төрлөөр манай компани өөрөө бүтээтгүнээ үйлдвэрлэдэг учраас гаднаас орж иж оруулж ирдэг тэ брэнд долгоод ашигладаг гоо сайхны бүтээтгүн хүнсний нэмэлт тэжээлүүд дээр ашиг хардаггүй. Бараг тэр үйлдвэрээс орж ирж байгаа үнийг шахуу бидэнд хүргэдгээрээ одоо манад ухаалаг үн байдаг. Тэгэхээр ийм гайхалтай одоо бүтээтгүнийг бид нэр ийм тэ боломжийн үнээр авч байна гэдг нь биднэрт бол асар том давуу тал л да. За тэгээд энэ бол манай Multisense Ample-ийн асар том одоо чадамжуудын буюу давуу талуудын нэг байдаг. Тэгээд та өөрийнхөө арсанд, өөрийнхөө гоо сайханд байгалыг биелүүлэхийг хүсвэл Multisense Ample таны одоо хамгийн зөв сонголт байна гэдэгт итгэлтэй байна. За бүгдэнд нь амжилт хүсье. Багахан ч гэсэн таны ажилд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Урагшаа.